Хүн төрөлхтний хамгийн дэд баяр цэнгэл нь Олимпийн их наадам юм аа. Таван тэрийн бүхий л хүн зон оюун ухаан, урд хүч, авьяас чадвар, хүч чадлан сорж шилдэгүүдэн тодруулдаг билээ. Монголчууд бид аян дэлхийн энэ их баяр наадамд 1964 оноос анх оролцож ирснээс хойш эдүгэ хагас 100 жилийг өнгөрөөжээ. Энэ хооронд Олимпийн их наадамд Монгол улсын алтан соёл батал баган мандуулан дурв тусгаар их орнон зарлан дуудуулсан 23хан алдартан төрс энийг нь өнөөдрийн нэвтрүүлгийн эзэн Намжилийн баяр сайхан. Бид чадсан, та нар ч чадна. Би бол 1965 онд Завхан аймгийн Үлээстэй хотод төрсөн. 3 нас хүртлээр бол Завханд байж агаад хот руу ирсэн юм түүхтэй. Манай аав бол Завхны цагаанчлууд сумын харьяат, ээж бол Завхны цагаан хайрхан ийм байгаа. Ер нь бол манайхан бол тэр чигээр л одоо Завхны хүмүүстэй. Манай завханчуудаас бол одоо бас ийм олон алдартай тамирчид, спорт урлагийн олон хүмүүс төрдөг. Ер нь бол одоо тийм богд очир баан бурхан Завхан нутгаас бол их олон сайн хүмүүс бол төрсөн. Би тэргээр бол байнга багтахж явдаг. Монголын сайхан орон, хутагтуудын өлөгийн нутаг. Очирван бурхны адислал. Манай аавын аав бол одоо тийм тэмээчин тэрвш гэж тийм хүн байсан. Тэр Завхан ч бас одоо ингээд нэг тийм нэг говь одоо элсэн цөлтөө тиймэрхүү бас аймаг сумууд бол байдаг. Тэгээ тэрүүгээр бол тэмээнжин хийж явж исэн тийм хүн байгаа. Гэхдээ манай аав ч бол одоо насаараа хуулийн байгууллагад ажилласан одоо цэргийн прокурор, мөрдөн байцаагч тийм хүн байсан. Тэгээ сүүлд бол одоо пенсэнд гарсныхаа дараа бол өмгөөлөгч хийгээд бас их олон жил өмгөөлөгч хийж ирсэн. За манай ээж бол одоо оюутлын үйлдвэрт бол насаараа ажилласан. Бүр хар багасаа л одоо ингээл юм оюутлч ингээл тэгээд бид нас инч хувц сунрыг ингээл ойж өгдөг. Бид нар бас ингээл оюутлын үйлдвэрт ажиллаж байхад ингээл ах トゥ нар бүгдөө ээлжээр ингээл хоолыг орой нэг тулаа хийнгээл социализмын үед чинь бол одоо ингээл 5 дугаар 5 жилийн ингээл 5 жилээр ингээл төлөвлөсөн. Үнэхээр одоо ажлыг бол умалзуулдаг байсан. Одоо нэхэмлийн үйлдвэрийн хөдөлмөрийн баатар Гүнжин лам гээд ихч байгаа. Тэр хоёр бол манай ээжийн хоёр бол тухайн үедээ бол Монгол улсын бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатрын тийм нормыг бол биелүүлж ирсэн. Тэр үед бол одоо үнэхээр одоо энэ шагнал урамшигч бол их шудраг, их цөөхөн чанартай ингэж олгогддог байсан. Тэгээд яг хуу хоёр баатар төрж болохгүй мэй гэдэг нэг Гүнжин хамгаа баатар болоод манай ээж бол одоо юм аж үйлдвэрийн гавьяат ажилт нь ингэж авчихсан. Одоо манай ээж бол одоо 10 хүүхэд төрөөсөн, 7 хүүхэд нь бол одоо ингэ байгаа. Би бол одоо 2 дахь хүүхэд нь доороо 5 дүүтэй. Тэр их бид нар ч их олуулаа байсан. Мэдээж социализмын үед бол манай аав ээж хоёр бол биднээсээ бол өссөөгөө уус хувц сунаар бүх юмар юм дутааж байгаагүй. Тэгэл ах トゥ нар чи ингээд бие биенийхээ хувцсыг өмсөөл, би их ахыхын формыг өмсөөл, өөрийнхөө формоо дүүдөө өгөөл ингээд яг л тийм доошогоо явдаг тийм зарчмаар байсан. Тэгэл манай дүү хүн зодох юм бол хүүхд зодох юм би очиж зоддог. Намайг тэрний ах зодох юм манай ах очиж зоддог ч юм уу. Яг л нэг тийм тэр үеийн хүүхдүүдийн амьдрал яг монголчуудын амьдралд игэл жирийн амьдралд л өссөн. Манай ээж ярьж байгаа би ямар жоохон санах ш. Тэгэл ингээд хүүхэд нэг 50 цагаар нэг уйлдаг хүүхэд байдаг ш. Тийм хүүхэд тэгэл ингээд уйлал ерөөсөө ээжийн үртэл ингээд тэгэл байж идэг. Тэгээ 3 нас хүртлээ бол ер нь тэгж байсан. Их өвчин зовлон их хийдэг. Би муутай тийм хүүхэд байсан. Хүн болох дуртай даа хүн болсон хүн байгаа. 15 хоног эмнэлэгт тэгээ эндээс бадарч эмчид буйнаанлгэр шиг бурхан шиг эмч чичээж ухаан санаа ороод тэгээд нэг гайгүй тэгэл тэрнээс очижсэн 3 жил төвөрүүлж ижил нэг коридороод хүн болсон хүн шүү дээ. Тэгээ манай нутагт одоо манай хамаатан юм да бараг л хамаатан манай ээжийн талын бол одоо тийм зурхаач бид нар бол анилин гэж ярьдаг байсан. Тийм хөгшин байсан. Тэгээд анилин удаа ингээд зурхаа гэж ярьдаг ш. Одоо энэ хүүхдэр нь ямар хүн болох нь яах нэг нүгэл даав ээж хоёр бол асуусан. Тэгээд анилин бол ингээд тухайн үед ингээд зурлаа. Өө чинь одоо их орондоо их хэрэгтэй ийм хүн болох юм байна гэж хэлжсэн гэсэн.
Тэгээ би ч нөгөө сургууль сураал тэгэл яг та ингээл сахилахгүйтэй тэгэл онц суртдгүй ингээл ийм болонгот ээжээ хоёр бас ярьдаг байсан гэсэн л дээ. Гэхдээ анилан одоо худлаа ярмаар гин одоо ерөөсө одоо хичээл номооч сайн давтахгүй ер нь нөгөө тэр үе хүмүүс чинь тэгж боддогс ингээд улс их орондоо хэрэгтэй хүн болно гэхээр сайд ч юм уу дарга ч юм уу тийм л хүн болно гэж боддог байсан юм шиг л тэгэл энийг л одоо юу вэ нэг анилаа заах одоо ингээд эрх хичээлээс яах вэ эрх хичээлээс гэл ингээд хараад тэгэл ярьдаг байсан гэсэн. Тэг яг сүүлд нь ингээд спортоор хичээлээд эхлэнгүүт анилан бол яг бас энэ чинь улс их орондоо хэрэгтэй улсын орныхоо нэрийг гаргасан юм тамирчин болно хийг намайг одоо 3-4 настай байхад ингээд зурж исэн юм алдартай зурхаач байсан. Нэг анилан гэж яриадээ штэ. Тэгээ тэр хүндээ даатга том болсон байсан доо тэгч аваа том болсон. Одоо нэг ийм юмд орсон чи анилан би ч одоо ер нь юу бол одоо нэг өгсөрсөн хойно нэг яах юм бэ гэсэн чи зүгээр явал. Энд чи одоо ер нь нэг улсад хэрэгтэй хөө байхгүй юу? Гэхдээ за тэр одоо энэ фокс моксосон би хориод яах вэ гэл тэгээд тэмцэн хил явдаг байсан шүү дээ. Анх бол одоо ингээд буудлагын секцэнд бас орж ирсэн. Буудлагын секцэнд нэг хэд хоног явж үзлээ. Тэгээ бүхэн самбар жоохон хичээлжсэн. Чөлөөтөр бол одоо бас Сэрэндээ боксийн секцэнд бол нэлээд хичээлжсэн. Тэгээд ширээний теннисээр хичээлдэг байсан. А сүүлд одоо боксоор яагаад орсон бэ гэхээр бол 80 онд одоо Москвагийн олимп болол Москвагийн олимпиар бол одоо манай Батулиг ах бол Кубын алдартай боксч Эрерэг одоо цохиж унгаагаал тэгэл манай ангийн бям зүгтгээд хүүхэд байсан. Тэрний ах нь одоо Бек гээд одоо юм хуучны бям сүрэнгээд юм боксч ах байсан. Тэгээ тэрний тэмцээнийг очиж үзье гээл тэгэл одоо спортын төв ордонд очиж тэмцээ үзэл ингээ харсан өө энэ боксч их гоё юм байна. Би үнийгээ зохиол хамраа хамраас нь цусгоожол тэгэл ингээл эн чи их гоё харагдаад. Тэгээ бид нар ч нөгөө жоохон байхдаа ингээ би хүүхдүүд чи би үнээс хайдаг байдаг шүү дээ. Манай тэнцээч одоо гахаа ган зураг гэдэг юм атмаа хүүхд байсан. Тэгэл ган зургийг ер нь энэ боксing секцэнд орох юм бол зодох юм байна, дийлэх юм байна гэсэн бодол төрөөл. Тэгэл анх бол одоо боксing секцэнд орж ирсэн юм түүхтэй. Тэгтээ бол мэдээж бол ер нь бол ийм тамирчин болчихно гэж бодоагүй. Ер нь бол зодоон сурын хүн дээрлэхгүй бай. Ер нь жоохон тийм татван болъё гэж боддог ч юм уу. Тиймэрхүү маягаар л орсон юм түүхтэй. Анх бол секцэнд орчод бол гэрийнхнээс бол нуусан. Тэгээд хамгийн анхны нэг тэмцээн нэг оройны аврах шалруулах тэмцээн болоод ингээл би ч бас нэг жим хасаал гэсэн чинь одоо ингээл үгүй чи одоо юу хийгээд байгаа ингээл би ч нэг бүхэн секцэнд явж байгаа гэсэн чинь тэгэл энэ боксing хөдөлгөөн хийнгүүт ингээл мэдэн ш чинь манайх чинь нэг дөрөвдүгээр дэлгүүрээс хойш гэр хороолд байсан би ч нэг өглөө болго ингээл гүүгээл нэг шуудаан дотор ингээд илс ингээд мод хөрөөдөд ингээд илс сохор ингээд хатчаад ингээд гар өвдөд идвэсэн. Тэгээ нэг модны өвцсийг хийчээд тэгээ тэр бичиг мишохны энэ бэлээ байхгүй зүгээр ингээ маарлаар гараа боочод 3 төгрөг гээд 3 төгрөгийн бэлээ гээд нэг ажилчдын нэг юм бэлээ тийм бэлээ өмсөж байгаа л ингээл нөгөөдгөө зохиол тэгээ аав чи ер нь одоо нэг ийм боксing юм л яваад байгаа юм байна да гэлсэн чинь тийм эдийн одоо нэг тэмцээнд орох гэж байгаа гэсэн чинь за ер нь аав нэг очиж үзэн мүзэн энэ төр гээл тэгээ манай аав чинь яг тэр бичиг хуулийн хүн гэхээр намайг чинь бас ингээд жоохон тагнаж магнаал энэ юу хийж явж байгаа гэж хяналтандаа байлгадаг байсан юм шиг байна. Тэгээд сквотер одоо энэ хоршоол нийгэмд дээр анх энэ залуучуудын оройны аврах шалруулалт тэмцээн болоод тэгээд би тэмцээ чинь нэг 2 удаа ялаад 3 дугаар байранд ороод одоо өөрөөр хэлэх юм бол мөнгөн медалийн төлөө отхон бэлэг гэх тэр үедээ бол одоо шигшөөгийн тамирчин байсан. Тэрнтэй бол таарад бол яалтчгүй тэрний дийлэхгүй ингээл хожигдоод тэгээ 3 дугаар байранд ороод одоо 30 40 төгрөгөөр шагнуулж ирсэн. Тэгэл аавдаа ингээл өгсөн чинь одоо анх удаага ингээл ийм мөнгөн шагнал завхар хүний эцэг чинь бас баярлалтай миний хүүч одоо ингээд тэр үе чинь бас 30 төгрөг гэдэг чи. Тэгэл надаа бас хагсын өгөөл тэгэл би чинь тэр мөнгөөр ч одоо ингээл компот ангийнхантайгаа ингээл хуушур мушур аваад ингээд одоо нэг гулялна гэж тэр үе чи ярьдаг байсан. Тэгж мэгж ингэж явж исэн л ийм түүхтэй л дээ. Тэгээ би их дургуйлдаг байсан байхгүй юу? Явж ийм юм тарихтлогоор угаан анцхан олон хоног сар зүтэрчсчээ тэгэл уйлаад унжаад эднэртэй ч өстө дайм хийдэг байсан. Бокс тоглохоор. Тий. Энэ уурлаад юунд нь болоод ийм юмд оруулчих орохтоор нь юу яагаад надаас нуугдаж явчихсан юм хэд. Одоо би л тооносыг одоо ингээд зодож нүдэж ингэж өсгөөгүй байхад одоо өөр хүмүүст ингэж зодуулна гэсэн чинь юу гэсэн үг болохгүй миний хүү энэ төр гэж хэлжсэн. Тэгэл өөр би ч өөрөө тэр бичээ яг бокс нь дурлцсан
манайх бол одоо энэнийг ерөөсөн ч бурхан шиг л үздэг. Хүний өөрийн манай аймаг сумаар манай энэнийг л тэгдэг байсан. Арайх тогтсон манлангийн буянгаар гээл. Тэгээд энэ чих дураараа өөрийн сонсон санаад за яах вэ амар мэдж явж гэл юм чинь цэрч явна гэж үзэж би тэгж хэлдэг. Моо шигшээ багт орно гэдэг бол одоо нэр төрийн асуудал байсан. Одоо бол шигшээ багт бол ингээл тэрнийг оруулчаач ингэж гуйдаг муудаг тийм л зарим үед бол болцсон байгаа. Тэр үед бол шигшээ багт орно гэдэг бол ингээл том ах нарын бэлтгэл сургууль хийж байгаа энэ тэрийг харахад ингээл нэг үлгэрийн баатрууд дунд ороод ирсэн шиг намайг би ч бас нэг 19 настай одоо шигшээ багт орсон. Үнэхээр одоо сайхан урамтай. Тэгээд тэдрээс чинь маш их юм сурж авдаг байхгүй. Яаж бэлтгэлээ хийж, яаж кроссонд гүйж, хоол ундаа идэхтэй хүртэл яаж идэж гэдэг юм ингээд хувц хундраа бэлтгэлийн дараа яаж угаад яан яаж ямарч ямар шүү зан харагдтай ингээд сайн юм нь бол сураад муу юм нь бол ингэж хаях хэрэгтэй байхгүй юу. Алтаа багш байна, Батбаяр багш байна, Гамбаа багш байна, Гамболд багш, Батмөх багш. Тэгээ бүгд бол одоо ингээд тэр үед бол одоо энэ тэр гэлгүй бидэрт ингээд лаб барьж сэтгэл зүрхээ өгж ингэж ажилладаг байсан. 82 оноос тэгэл 93 оны хүртэл одоо энэ зааландаа бол ингээд 11 жил ер нь бол энэ заалнаас бол салаагүй. Тэгэл энэ чинь бид нар зарим үед ингээд унтцдаг байлаа, гуц муцаа авчираад тэгэл хувцаа тайлал ингээд оройны бэлгэлтэй үед энэ чинь паран дээр тавиад ингээд хатаачдаг. Зуны цагт бол энэ цонх мохон онгоолгоод ингээд салхин тавьчихвал тэгэл нүд хөлс үнэтдэг байхгүй юу. Тэгэл доор ингээд саунтай. Ер нь бол ингээд энэ заал бол үнэхээр сайхан заал. Одоо яг л ингээд энэ эринг маань бол одоо ингээд энэ олон жил ингээд байж л байгаа. Тэгэл ингээд энэ шал бол яг энэ хэвээр ирсэн яг л юм байсан. Дуу чимээтэй хөлс үнэртсэн ингээд ямар ч тохиолдолд байсан үнэхээр ингээд над бол үнэхээр сайхан байдаг. Тэгээ бас нэлээд хэд хэдэн удаа засвар хийсэн. Тэгэл засаад бол одоо үнэхээр бас олон жил болсон ийм заал болохоор бол юу байдаг л да. Бас жоохон зарим үед бол харамсмаар байдаг. Гэтэл японочууд хурж ирэл манай заалыг бол үгүй танаа одоо яг шигшээгийн заал чи энэ үл гэж асуудаг. Тэгэл бид нар бол тэгэл өөр хэлэх үг олддгүй. Үндэ бол одоо энэ заал маань бол эндээс бол одоо олимпийн авраг төрлөө, дэлхийн авраг төрлөө ерөөсөө Монголын бүх тамирчид бол эндээс төрсэн юм түүхт. Алдар нэртэйгэн өргөж алах сайхан нүдэндээ баярын үлэмстэй зогсон та бидний ичгэлийг алдаагүй тамирчны алдалт хямдхан алдаагүй Баянмөх аврагын нэг ярилцлаганда нэг би ер нь амьдралынхаа турш нэг 20-30-40 тонн хөлс гаргасан гэд. Тэгээ би бас ингээд нэг бокс тоглосон хугацаанд бэлтгэл хийсэн хөлсөө бодоод үзэхээр бол нэг 12 тонн орчим хөлс гаргасан юм байл. Өөрөөр хэлбэл 12 тонн чи юу юм бэ гэдэг тэнгуут нэг усны сэсчээр байдаг шүү дээ. Тэрэн шиг одоо тийм 2 дахин тийм 2 машин дүүрэн тийм хөлс гаргаж яж одоо өөрөөр хэлэх юм бол усны амжилтын цаана хүрсэн гэж бодохоор бол тамирчин хүн бол маш их хүч хөдөлмөр төвчээр гаргадаг. Тэгээ тамирчин хүний бол их олон зовлон байдаг л да. Одоо ингээл өрсөлдөгчхөөсөө илүү одоо бэртэлгэмтэл байна. Бэртэлгэмтэл авсан тамирчин бол одоо тэгээд ямар ч бэлтгэл сургууль сайн байсан өрсөлдөх тамирчны хожно гэхэд бол хэцүү. Тэгээд бол ингээд маний үед бол ингээд тамирчид чинь ингээд бэртэлгэмтэл авчихаараа бол бас эмчилгээний энэ гэдэг бол үүндээ бас хэцүү иймэрхүү тохиолдлууд бол байсан. Гэхдээ хүмүүсийг задарсан болохоор ямар ч арга байхгүй. Тэгээд сүүлд нь тэр багштайгаа бид нар нэмчтэр ноцсон байхгүй. Тэгээд тэр бол Германы шүүгч эмч байсан. Тэгээд би чи Германы тамирчтай тоглож байсныг хэлэх үү. Тэгээд миний нэг юм төмөр шиг юмар төмөр уцаар ингээ олцсон байхгүй. Тэгээд одоо тоглож болохгүй уучлаарай. Одоо энэ бол зохиол гэмтэн чи бол мэдээж нэг ч зохиолохгүйгээр ингэж чадахгүй зү тэгээд ингээд өөдөөс инээжсэн байхгүй. Ачтүрийнхөө далбар алдар нэртэйгэн өргөж алах сайхан нүдэндээ баярын үлэмстэй зогсон та бидний ичгэлийг алдаагүй тамирчны алдалт
Яг энэ хүндээ хэлэхэд бол олимпиад чинь бол бас нэг тийм том асуудал биш байлаа шүү дээ. Үнэхээр тийм одоо нэг бүр одоо бол ингээл олимпиад бэлтгэж чад ингээл одоо асар их хүч хөрөнгө хаяал ингээл улс одоо их орн ингээл монголчууд тэр чигээр ингээл зүтгэж. Тэр үед бол одоо үнэхээр одоо биеийн тамирын спортын хорооч байт юм уу зүгээр одоо ингээд тэр хэсэг ямар сандал зүгээр миний үе чинь бол нэг арай нэг бус олимпиад бол нэг тийм өөр олимпиад 88 оны олимпиад социализмын үед байсан болохоор бас арай гайгүй. 92 он бол нөгөө картын барааны үе байсан. Картын бараа ихэр чинь бол одоо ингээд юу спорт мантай хүн чинь өөрөө амьд явахын тулд өсөхгүй тулд одоо ингээд зүгээр ингээд хоол олж идэх хоолоо яаж олж идэхүүгээд монголчууд яг тийм хүнд хажуу байлаасаа одоо нэг тогшоод давс дуусчлаа давс байвал өгөөч манай карт авахаараа өгч гэж тийм үү ингээд талхаа хүртэл бид нар картаар авч ирсэн ийм хүнд үе байсан л да. Нөгөө Европт болж исэн болохоор эн чинь унтчих үед би тэнцээ чинь тэмцээнд орж байгаа ш. Тэгэл манай аав ээж хоёр л мэдээж ингээд тэр би чинь Арадуу ингээд 12 гээ зогсчихно. Тэгээд бол яг нэг Оросын ганц суу гардаг байсан. Тэрийг л их үздэг байсан юм шиг байна. Тэгэл тэндээс одоо яаж нээж ийн гээл тийм мэдээ ирэх нүгээл ингээл харж яадаг л юм л байсан. Манайх чинь тэр үе чинь одоо 25 дугаар телевиз баг гарцсан байсан үе баха. Гараагүй байсан ч өнөө тийм ер нь бол Монгол телевизээс өөр телевиз байсан бэ гэж санахгүй. Тэгээд их л одоо тийм хүлээлтийн байдалтай. Тэгээд мэдээж намайг медаль аваад ирэхэд бол их яасан. Тэгээд тэр бол манай ээж бол би одоо бараг л одоо манай ээж бараг намайг нэг талаас бол олимпиад медаль авахулсан байхгүй юу. Яагаад тэгэхээр одоо ингээд анилан гэд бид нар яриад байсан ч нөгөө манай нэг шүтэн бурхан байдаг гэд. Тэгээд анилан дээр очиод ингээд яасан чинь тэгээд тийм маш их хүчтэй одоо бараг энэ чулуу энэ тариныг уншуул одоо энэ будааг ингээд цацах юм бол бараг уулын чулуу бүтрэх хэмжээний тийм хүчтэй тийм одоо хувилгаадын хэрэгэлдэг тийм тарин. Тэр тариныг урд нь ч надад өгчл байсан л да ер нь ингээ өгөөд одоо энийг хэрэглээрэй гэд. Тэгээ би тэмцээ олимпиад очиод багш энтрийг суглаан явахад ингээл нөгөө юунаасаа ингээл өгөөл багштай ингээл өгнө штэ. Тэгээ арай гайгүй суглаад таарах ч байт юм уу. Эсвэл одоо нөгөө ингээд тамирчинтайгаа ингээд тоглохын өмнө бэлэнийхээ завсар нэг 2-3 ширхгийг ингээд яачаад гар барингуудаа нөгөө төргөө ингээд одоо уншлагч гэдэг юм уу цэцлэг хийж байгаа байхгүй. Тэгээ таринаа уншаал ингээд дотроо ингээд залбираал. Тэгээ тэр мөр бол одоо ингээд сэтгэл 100% бол бас их нөлөөж ингээд анилан яг том бурхан одоо шүтээ намайг ингээд харж байгаа гэдэг үүднээс ингээд очисон. Тэгээ 92 оны олимпиад бол мэдээж ингээд анилангийн хүчээр ч юм уу ингээд нөгөө том өрсөлдөгч нар ч одоо ямар хүмүүс байна гэхээр би бол бүгдийг хэлж байгаас одоо Кубын Гонзалес байна. За Америкийн тэр Оросын тэр ч гэдэг юм уу ингээд ингээ хэлэнгүүт тэгэл анилан чи энэ ч бас ингээд ном уншаал. Өөрөөр хэлэх юм бол тэр хүмүүсүүдийг нөгөө талын зоон руу оруулах хэмжээний тийм арга хэмжээг авсан болов уу гэд би зүгээр бас заримдаа бол боддөг юм л да. За энэ Танзаны тамирчин ямар амжилт гаргаж ирсэн юм бэ? Тэгсэн чинь манайр бол яг хуу 88 оны Сөүлийн олимпиад бол оролцож байсан. Тэгээд тухайн жилийнхэн одоо Африк ТV авраг болж байсан бас нэлээд тийм ширэн урд тоглолтууд нь бол одоо тийм хүчтэй цохилт хийдэг их савж зөгтөг ийм тамирчин байсан. Би бол өөрт байгаа л одоо бүх олцоогоо л гаргая. Тэгэл ерөөсөө одоо ингээд зүгээр хожигдсон ч одоо нэг муу нэр авахгүйгээр одоо хожигдъя. Ер нь тэгэл гэж бодоод би өөртөө байгаа бүх олцоо гаргаад зүтгсэн. Энийн цохилт бол үнэхээр одоо ингээд бас яг ингээд янгинжсэн баг ингээд цохилгаар чи ингээд манс гээл ингээд тэгээ ер нь бол бас хамаагүй дайрч хагаад ухтуулсан цохилтонд орчих юм бол эвгүй болчих магадгүй мэн гэдэг. Тэгээ би бол ингээд толгоогоо бол ингээд байн хөдлөжсэн болохоор бас цохилтуудыг бас нэлээ бултаж ингэж гаргасан л да. Намайг одоо олимпиад тэнцээ медаль авлаа гэхэд энэ ч очрооч ерөнхийлөгч бол Монгол улсын гавьяат тамирчин болгоод манай багшийг Монгол улсын гавьяатсгажуулагч мөнх хоёрыг гавьяат тамирчин мөнх хоёрын багшийг бас гавьяатсгажуулагч гэдэг ингээд цол өгөөд тэг би тэрнээс хойш бол одоо ерөөсөө нэг ч тэмдгээр шагнуулж үзээгүй байх жишээтэй. Гэтэл би бол тэрнээс хойш бол одоо ингээд өчнөө хөдөлмөр хийгээл улсын хандлаа ингээд зүтгэл ингээд хийж лсэн. Тэгээ одоо яг тэр үед нэг тийм шагнал авцсан. Тэгээ тэрүүгээрээ бол би одоо өөрөө л бахархдаг. Энэ бол одоо хамгийн анхны Кувейтэд болсон Азийн аварга шалралт тэмцээн байхгүй. Тэгээ энэ нөгөө уртлынх нь юу нэг унчихсан юм аа. Тэнгүүт ингээд сулгаа болчихно гэж одоо би нөгөө нэг их хотын медалийг харж агаад нэг зүгээр энэчнээ ингээд нэг ийм дүрснаа яаж хоосон байх вэ гэд тэр нөгөө нэг юу нэг унтсаа одоо хаана унтсан бөө мө тэгээ олдохгүй байгаа.
87 он 1987. 89 онд Бээжинд болсон Азийн авраг шалралт тэмцээний алтан медаль. За тэр үед бол яг вэ бас нөө урд оных нь боксын Азийн авраг чинь 2 жилд нэг удаа болдгийг. Тэгээ урд жилийн Азийн авраг гэхэр хүмүүс бас надаас айн өгөхөс би айн гэж юу ах вэ гэд тэнцээ бас л ер нь өрсөлдөгчнөр илт тав байдлаар бол ер нь ялж ингэж төрүүлсэн юм төвхтэй юм байна. 88 оны Олимпиад би яваг. 88 оны Олимпиад манай амар жаргал гээд тамирчин бол явсан. Тэгээ энэ бол одоо ингээл Барселоны Олимпийн л одоо ганц хүрэл медаль юм байгаа. Тэгэл би бол одоо энэ их медалаараа бол бас баг тийм аа. Тэгээ энэ бол анхныхаа тийм зүйлттэй ингээд нөгөө нэг юм хийчихээ тэнгуут энэ зүйлтийг алга болгохгүй тулд ингээд ардталт нь хийж яагаад ингэж яадаг бас яагаад тэгэхээр тухайн үед яг л энэ зүйлттэйгээ авсан энэгээр би ч одоо Барселоны Олимпийн хаалтын ажиллагааны тугийг барьж жагссан шүү. Тэгээ ер нь бол Монгол улсын хаан тугийг бариад ингээд хаалтын ажиллагаанд медаль авчаад ингээд жагсахад бол бас үнэхээр бол сайхан байсан. Тухайн үед бол яг хөө мэдээж миний хөмсөг гэмтээд дараагийн тоглолтод бол тоглож чадаагүй. Тэгэд бол ингээд амар их цус гарч ирсэн байхгүй юу. Одоо энэ телевизээр бол ингээд тийм гарч байгаа тийм. Танзаны тамирчинтай тоглосон. Яг хөө мэдээж Олимпийн рингэн дээр медалийн төлөө Танзаны тамирчинтай таарна гэдэг бол бас тийм надад бас нэг жоохон аз тохиож байгааг л хэлбэр. Ер нь бол ялна л гэж гарахгүй бол тэгэл ялагдана гэж гарах юм бол тэгээ гар явдаг байхгүй юу. Гар явахгүй нэ гэдэг чинь тэгэл хожигдно гэсэн үг. А тэгтээ бол мэдээ айж гарна гэдэг бол айн гэдэг бол өөрөө хэлэхэд болгоомжл байхгүй юу. Би тэр өнөөдөр ингээд зодлолоо гэхэд ингээд оостой энэ алан мална гэл ингээд хамаагүй гарах юм бол бас нөө тэнсэн цохилтонд орох ч юм уу тиймэрхүү юм бол байна. Тийм болохоор ингээд за энэ ихний араамда тэгээд ингээд тактикаа бол багш нартайгаа их зөв боловсруулж ингээд өөрийнхөө одоо давуу байдлаар гаргаж ингэж л тоглох хэрэгтэй гэж би боддог л доо. Тийм лөөрдүүлэх юм бол одоо ч байгаа, урданч байсан, хойшч байна. Тийм болохоор одоо бэлтгэл сургуулаа сайн хийгээ тэр шүүгчтэй л ялах хэрэгтэй байхгүй. Түүс ингээд бүх ялагдлыг одоо ингээд шүүгч рүүгээ чихэн хийдэг бол бас өөрөө жоохон санаа зовмор. Би бол одоо нэг тамирчид бол ингээд шүүгчээс болоо хожигчлоо гэж тэгж ярьдагт бол харамсдаг байхгүй. Тийм байсан ч тэрийг яриад шаардлага байхгүй. Тэгэл хожигдсон бол хожигдсон. Дараад нь бэлтгэл сургуулаа сайн хийж ягаад шүүгчтэй зохино гэсэн тийм омогшлоор бэлтгэлээ хийх ёстой гэж боддог. Гарчсан. Би одоо жишээ нь Германд нэг солонгосын тамирчинтай тоглосон. Тэгээ химийн цомд. Тэгээ хүн чинь ингээд зодолж байгаа үе мэддэг байхгүй бүр ингээд ингэтэл ингээд зохиод байгаа шүү. Тэгэл за ялчлаа гэж ингээд багшчсан одоо за ялчлаа гэд тэгжсэн чинь ингээд тэнд ингээд шүүгчэр чинь тэр үед компьютероор шүүдгөөс ингээд хоорондоо ярьж мариал ингээд юу болоод байгаа юм бол тэгэл ингээд тэр ялт өрхий чинь ингээд сэтгэл догдол хүлээж байгаа. Тэгжсэн чинь ким гэл ингээд солонгосноор хэлээл тэгэл нөгөөтэй чинь гарыг өргөцсөн баг. Тэгэл би ч одоо ингээд гайхаал ингээд багш тэгэл за хүрээдэр гэл. Тэгсэн германчууд үзэгчд харин тэр чинь шүүдэг байхгүй. Шүүлдэж мүгэлдэл. Тиймэрхүү лөвөр бол одоо Монголд ч лөвөрдүүлжээ, гадаадд ч лөвөрдүүлжээс ер нь том тэмцээнүүд ч лөвөрдүүлж исэн. Тиймэрхүү бол байнга л байдаг. Хоошидч байна. Тэгэхээр энэ дээр бол манай тамирчид бол одоо өөрсдөө итгэлтэй бэлтгэл сургуулаа сайн хийгээд аль болохоор шүүгчтэй хамт хожихын тулд үнэхээр сайн тоглоод ингээд амжилт гаргаад тэр нөгөө тамирчтай хожиё гэдэг хахад бол шүүгч лөвөрлөө гэхэд тийм амар лөвөрдөж чаддгүй л байхгүй юу. Биднээс үед бол одоо нөгөө нэг жинхэнэ хүчээр одоо ингээд ер нь цус нүж гарцсан байхад бол хэр ургийн ингээд нэг арчиж мэрчдэггүй шүү дээ. Нүд нам хавдсан байхад одоо ч юм бол ингээд жоохон цус гарангуут л арчаал 2-3 цусгаар эмчл үзүүлээл ингээд хасаал энэ нь бол яг нэг талаасаа тамирчны эрүүл мэнд нөгөө талаас бол одоо олимпийн спортын төрлийн тамирчид бол одоо ингээд тийм энэрэнгүй байна гэж үздэг ч юм уу тиймэрхүү хандлага байдаг юм билээ. Ер нь бол ингээд яагаад өнөөдөр бокс үзэгчгүй болсон бэ гэдэг чинь өөрөөр хэлэх юм бол хүн юу үздэг вэхээр бие бинийгээ нам зөгч байгаа, бие бинийхээ цусыг гаргаад орилж байгаа, хашгирч байгаа тэрийг чинь хүн үзэж кайф авах гэж ер нь орж ирдэг юм билээ. Жумдан гээд кино найруулагч одоо Кристофо гэдэг нэг герман хүн л дээ тэгээ Франц иргэн тийм хүн хурж байгаа боксчны тухай кино. Уг нь бол энэ хотод зориулж хийсэн юм аа.
Тэгээ энэ хот бол одоо ер нь баг зохиолын бол энэ хотод зориулж ингэж 88 оны Олимпиос хойш ингэж бичиж байгаад ингээд тэгэл их удаан бичсэн байлгүй. Тэгээ энэ кинонд одоо өөрөө тоглооч гэдэг. Би ч одоо кино минь тоглох мэдхгүй юу ч мэдэхгүй юм чинь тэгэл шууд за тэгээд одоо манай боксийн бүгд тоглосон шүү дээ. Банд багш магш 10 дунгооч одоо манай багш ууж тоглол. Тэгэл кино зураг авсан чинь шууд нэг найз хүүхэнтэй болол тэрнтэйгээ танилцж байгаагаар зураг нь эхлээд ингээ явчихдаг юм байлээ тий. Надад ч монголчуудад зориулж хийгээгүй, европчуудад зориулж хийсэн, францчууд хийсэн гэдэг. Бид нар Францд очдог Нант гэдэг киноны наадамд оролцсон байхгүй. Тэгээ тэнцээч одоо ийм хэвлэлийн баг хурлуур суугаад би чинь киноны нэрээр Тамир гэж оролцоод тэгэл нэг гудамжаар кино мөнөөр тэнцээч басна 7-8 хонс юм чинь Тамир гэж гудамжинд явж явах нэг кино үзсэн хүмүүс чинь тэгэд дуудажсэн байхгүй. Тэгэл яг нэг боксчны тухай байсан болохоор бас гайгүй л байсан л. Одоо бол мэдээ тоглол бас туршлага байгуулах арай л илүү тоглох байх. Сайн байна. Доор хоёр залуу зодтолтой таах шиг.